Бацхан уу, налагчуудаа хайрд үгүй. Мэндчилгээ хүргэлтийн хамт олноос ээлжид гинтийн бэлгээ барихаар Эрдмийн оргил цогцлбор сургуулийн 3-2 ангийн багш Гүлжан багшигаа зориун хүрэлцэн ирээд байна. Багш бүхний бахархлын 7 хоног эхэлж ажил мэргэжлээрээ магтан болсон ачит багшийн баярыг хамтдаа хуваалцъя. Сайн байна уу? Бүр уулзаж болох уу? Налагчуудаа хайрд үгүй. Мэндчилгээ хүргэлтийн хамт олон маань ээлжид захиалгын эзэн болсон Эрдмийн оргил цогцлбор сургууль тэр дундаа 3-2 ангийн Гүлжан багшигаа зориун хүрэлцэн ирээд байна. Юуны өмнө багшдаа дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь баярын өдрийн мэндийг бяцхан шавнырын алга ташилтаагаар хүргэж байна. За багшаа танд баярын мэнд хүргэе. Сайхан баярсан уу та? Сайхан баярсан. Шилгээний эхэнд бас багштай товчхон танилцмаар байна. Та минь боловсролын байгууллагт хэддэг жилдээ ажиллаж байгаа 3-2-ийн хөөрхөн шавнар нь таны хэддэх анги даалт вэ? За би одоо боловсролын байгууллагт 29-30 дахь жил рүү ингээ ороо явж байна. За миний энд шавнар маань 7 дахь анги байгаа. Багш хүн гэдэг шаваараа гойж тэднийхэн эрдэм мэдэлгээр энэ орчлон бас гойж явдаг байхаа гэж бодож байна. Хэлэх гэсэн үг, за тэгээ танд барих гэсэн бэлэг бүхэн маш их байгаа учраас бид бүхнээр дамжуулж сэтгэлийн сайхан өгс мэндчилгээг уламжилсан байна багшаа. Оройд дээдлэм ардын багш таны ойд шингээсэн баатар сүрийг магтан дуулъя. Олон аав ээжийн охид хөвгүүдийн оюуны мэлхмийг гэрэлтүүлсэн онцгой төрсэн багш мэргэжлийг танд хүндэтгэн мэхэн яслаж багш найрагдлаас тандан өргөн барьж байгааг маань хүлээн авна уу. Ерийн малчны хотноос ертөнцийн дэвжинд хөтөлсөн ерхэг найгсан талаас 9 гаригт хүргэсэн багш та хүүхэд шүүгсэн их өргөөний эзэн багш та хүсэл тэмүүллийн минь тэргүүн охоо тандан баярлдаг шүү. Учраач мэдэхгүй жаахан урсыг минь өгтөн авч Эрдмийн их аянд мордуулж байгаад талархаж байна. Баярын мэнд хүргэе гэд хөөрхөн шавнар болоод эцэг эхчүүдийн зүгээс энэ бэлгээр хүндэтгэл үзүүлж байгааг хүлээн авна уу. Үцэг барьсан төрхөн гарт минь үг холбох аргыг заасан багагийн багшаа баярлалаа. За тэгээд Гүлжан багшаа эмч хүн бол хүний биеийг ангаадаг, харин багш хүн бол хүмүүний оюуныг ангаадаг. Барилгачин хүн байшин барьдаг, багш хүн харин оюун ухааныг сийлдэг. Тийм ч учраас багшийн алдар үеийн үед дурсагдаж хэн бүхний хувьд хүндтэй байдаг байхаа гэж бодож байна. Түүний нэгэн адилаар хөөрхөн шавнар болоод эцэг эхчүүд нэн цаг мөчид танд бас гинтийн бэлгийг уламжилсан. Одоо энэ дүрсийг бас онцгойлон үзэх бах, том охид хүүгүүд болохдоо дурсамжийн бичлэгийг маань хожим дурсан үзэх бах гэдэг үднээс хөөрхөн шавнартай хандаж гоё үг хэлээсэй гэж хүсэж байна. За ингээд бяцхан шавнартай болно. Эцэг эхчүүдтэй маш их баярлалаа. Тэгээ сурах их үйлсэд нь өндрөөс өндөр их амжилтыг хүсье. Баярлалаа. Тэгээд нарны гэрэлтэй налайх нутгийн минь хайж ирээдэй болсон мянган өрсийн оюуны мэлмийг гэрэлтүүлэх соён гэгэрүүлэх үйлсэд нь амжилт хүсье багшаа. Хөөрхөн бяцхан хүүхдүүдийнхаа сурлаг хөдөлмөрт нь амжилт хүсье.